Монгол болон Умард Марианы шгшөөгд ногоолт дэлгэхэд бэлэн болжээ. Өнөөдөр 9 сарын 4-ний өдөр Улаанбаатар хот Монголын хөлбөмбөгийн холбооны ногоонлбаа Зянгад Монгол улсын шгшөөг талбайд гарч ирэхээр болсон байна. Хаалган дээр сайхан жулуун хамгаалалтын мөнгө хөргөл төрөт за зэдэмбал даваажав. За тэгээ хагас хамгаалалт руу төгөлдөр сүнд орж гав хоёг Тэмүүжин довтлогоон дээр Балжинын болон Жансрын их нарыг Германд сахилжуулагч Майкл Вайсл дэлгэсэн байна. За энэ дээрээс харахад бол өнөөдөр манай өрөөлдөх хүн бол ерөн сэлгээний голдоо залуу тоглогчтой гаргаж ирж мөн хэрдэн гард магна ууган бат нармандах мөн хэрдэн наран бол цэндэ юус нар болдоо сэлгэн суусан байна. Хоёр мөн хэрдэн байгааг нэг нь болдоо хаалгач мөн хэрдэн нөгөөх нь болдоо FC Улаанбаатарын цагаан сожин мөн хэрдэн гээд талбайд тоглогч байгаа. За ингээд монголчууд синхрон өмсгөлтэй тоглохоор болсон. За тоглолтын өмнөх за урайгаа хэлчихэл одоо талбай дээр болдоо таран өөрийнхөө байрлал руу явж байгаа нь болдоо дэлгэцэн дээр хотхон харагдаж байна. Одоо өмнө нь Макаото тоглоход ингээд ерөөс ихний 15 минут болдоо тогтсон амжилт тайлбарлаа. Манай залуучууд болдоо энэ удаагийн гэмшил хүчтэй болдоо бэлтгэл сургуульд болдоо янз сайхан байгаа да. Эрчим клубын хөлбөмбөгчийн төгөлдөр солгоо хөлийн цохилт болдоо маш сайтай. За зэдэмбал дамжуулалтыг болдоо хийж өгсөн. За үргэлжлэлт хийх болдоо айдаг болоод байгаа. За Балжинын дээр өмг хүрээд ирсэн Балжины моргосон дамжуулалтыг хайсан цогцоо. Делароза зүүн зүгээрээ монголчууд тоглохондоо шинжин орлоо. Хөндлөө хаалгарууллаа. Ай Жансрик. Зэдэмбал урагшаалаа оржмагийн зэдэмбал өмгтэй явж байна. Солгоо хөлбөттэй зэдэмбал дамжуулалтыг хайсан хойдоо хаалгаруулсан. цаг нэгдгийн ярцтай болголоо. За төгөлдрчүүдээ зүүн Марианы болдоо эрэлгэн юм шүү дээ. Өмнө тоглолтын дээр болдоо хэлжсэн төгөлдөр 2 жилийн өмнө нэгдгийн ярцтайгаар орж Марианд болдоо яадаг гэдэг бараг 3-4 голыг болдоо оруулаа гэсэн баг шүү. Норжмагийн зэдэмбалын солгоо хөлгөдөг чинь ийм аюултай юм байхгүй юу? Ингээд амжуул тайсан Делароза хага гаргаад ирсэн төгөлдрийн солгоо хөл манай солгоо хөлтөнгүүд бол үнэхээр гайхамшигтай сэлгэн бол гард магнаа сууж байгаа. Тэрс ярих юм байхгүй. Миний гараанаас илүү ур чадвартай солгоо хөлтэй нөхдөлтэй арайсан. Бүр урагшаа ороод ирсэн Тэмүүжин юм байна. Тэр нурууны байдал хэнтрийг харахад бол дээрээс зэдэмбал орж ирэнгүүт өнтлөө гэл одоо энэ одоо бүр за одоо тайлбарлагч миний болдоо тарих хийж байна. Одоо өмнөх тоглоомыг болдоо харуулсан байна гэж болдоо баймааргүй юм да. Одоо яг л их юм шиг хоёр гол болдоо орчлоо ирсэн. Өдөр нь хин зөөр орсон ч одоо ямар жигтэй юм бол би өөрөө тайлбарлагч болсноос хойш болдоо манай тайлбарлагч энэ хоёр нэг ингэж андуурж ирсэн. Өөрийгөө андуурж байгаа юм болов гэтэл андуураагүй тамны энэ чинь бас зүүд биш яг ингэж боддгийд юм байна. Нөгөө Норжмагийн зэдэмбал солгоо хөлөөр дамжуулсан төгөлдөр хаалганы өмнө жижүүрлээд хоёр солгоо хөлийн хослол 2 удаа 2 минутын зайтайгаар болдоо гайхамшигтай явж байна нэрэ. Үүнийг л гайхамшиг гэхгүй л өөр юу гайхамшиг гэх вэ? Би бол одоо тэр Криштиано Роналдо Месси энтрийг гайхамшиг гэж худлаа ирдэг байсан юм байна тамны. Жинхэнэ гайхамшиг чинь хөлбөмбөгийн ногоон талбай дээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж байна шүү дээ. Монголын хөлбөмбөгийн холбоо зүүн Азид ямар хүн нэр хүндтэй вэ гэдэг нь болдоо харагдаж энэ тэмцээнээ манайд болдоо ингэж зохион байгуулах эрхийг болдоо өгж байгаа дамжуулалтыг хайсан мөргөө гаргасан Арсен Бэлтгээ. Яа гомн тайван байна да. Зүүн Азийн авраг шалруулах тэмцээний 2 дугаар шат руу болдоо орж ирнэ. Монголын шгшөөг тогтхоонд оцгоо хойдоо нэмэт мөрөгч хүн байдгүй. Балжинын цохилт ямар гоё сайн нэрэ. За Балжинын цохилтыг бидэнд харуулах гэж байна. 24 дугаартай Батболдын Балжинын хаалган цохилтыг өгдөг үздэгсэн. Печи. Лу.
За манай хөгжинийн гişнэр бол үнэхээр баяр хүртэл чимэглэлийн манлаг ятгаж байгаа нь бол гарцаа байхгүй. Энэ бол үзэгчдтэй урьж байгаа хөлбөмбөгийн холбооны том бэлэг. Зүүн Азийн тэмцээний 1-р шатыг эх орондоо эрэгтэй эмэгтэй шигшээ байгаараа зохиож бүгд ингэж хожиж явна гэдэг бол одоо нэрээ үнэхээр одоо хүмүүний нэгэн аз жаргалаа гэж хэлэхээс өөр бол одоо юу гэв. Хөлбөмбөгийн фанатуудын биш бүр хүмүүн төрөлхтний аз жаргал. Энэ улсынх нэг ингэж хожиж явна. Бид өмнө нь одоо ерөөсөө шигшээгийнхэн нэг л тоглолтыг үзчихэл өнгөрдөг байсан бол одоо Монголын хөлбөмбөгийн холбоо цуврал тэмцээнийг бидэнд бол үзүүлэхээр боллоо. Цогцоо дахиад бөмбөг авч ийн, дахиад авч ийн. Цааш нь хайлаа. Балжины бөмбөгөн дээр тонгоцсон явж хуурлаа. Цогцоо шаганагараад ирлээ. За тэрч гоёдоо ер нь зогсон болгоно ороод байвал утгагүй штэ Балжины маа. Дахиад хуралдыг хийгээ явлаа. Дахиад түлхлээ. Алтан сүхийн нэмүүжин. За тэмүүлжингээр бол одоо хан үйлдвэрийн бууруулагч болдогшийн удирдлагын нар бол одоо тэгээд ер нь хөлбөмбөгийн гараагаа бол одоо ихэлсэн. Одоо бол одоо тэгээд тэмүүлжин маань бол Атлетик 220-д бол одоо тоглодог. Толгойтныг бүхийд гэж тоогтныг сөхрүүлэл хэсгээсээ гарч ирнэ гэж ярина. За арагч нь хайсан гойдоо сундрж ямар гоё хайч нөгөө Балжины юм чинь өндлөн дамжуул гол. За хавыг сүрүсүр жижиг болтой боллоо шүү. Ярих юм алгадаа. Хавыг бол өнөө тоглолтын дээр ихний голыг оруулсан хавыг яг хаалганы өмнө ингэ жижигүүлж явж байгаа болдог голыг оруулсан. Өнөөдөр бол бас нэг голыг орууллаа. Эрдэнтийн хангардын хавыг Зэнгэ сэротын гамуик сэрот янжу гэж байгаа шүү аавх нар бол сэрот янжуин гамуик хоёр хамгаалагчийн өмнөөс гарч ирээд одоо ерөөсө танк хавыг гэдэг чинь ингээд юус зогсдгүй ингээд ерөөсө зогсоохын житсэн байхгүй дайраад идэг болохоор одоо би бол одоо тийм үг бол одоо олноос сонссон тэгээд тоглогчдын ур чадвар маш өссөн. Манай лигийн өрсөлдөөн бол одоо эрс сайжирсан. Гадаадын дасгалжуулагч нар бол одоо хэрэгцгээсэн. Тэдний үр нөлөө гэж бол одоо мэдээж бас байгаа. Хаалганцглоо. Яаж юм бол хаалганцглдаг гэсэн юм бол. Амжуулалтыг нааш нь хайсан оруулаад ирсэн. Одоо оруулаад ирлээ дээ. Түрүүн бол одоо дөнгөж талбараа оруулсан. Сая бол торгуулийн талбараа оруулсан. Ямар нэгэн алдаа баг. Сэдэн бол хоёр тоглогчийн дунд тоглож байна. Наадаж байна. Хөлийн гадар хэсэг. Гарет бэлсэг дамжуулт ёо. За тэр юм байна. За тэмүүлж Сэдэн бол энэ хөлийн гадар хэсэг бол нэрэ. За нэг Корежманыг ингэж хайдаг юм да. Гарет бэл нэг ингэж юм да. Зүгээр солгоо өлтөнгүүд ингэж хангардаг байхгүй. Корежма бол баруунаараа ингэж хөлийн гадраар бол да хайдаг. Алтан сүхийн нэмүүжин. За ингээ явуулсан чинь мөргөө гаргангууд одоо Цэдэн болын шоу энд бол тэр ингэж татаж гаргаж ирээ хоёулангийн хөвтүүлээд хөвт гэж хөвтүүлэнгүүтээ явуулах гэсэн болдгоо дараад хөлийн гадар хэсгээр эргүүлэхтэй ёо хэнэрэ одоо юу бирүсийн голыг тайлбарлаж бүр ингээ уран гоё магтах гээд ахын хэрэгч байхгүй би магтаж ихнэ миний монгол хэлний үгсийн сан ерөөсөө өрөхгүй л байгаа даа. Энэ бол зүгээр л одоо ийм л болцсон юм байна. Ерөөсөө бүр нэрээ бас сони юм аа нэрээ. За шүүгчнэр бол одоо ямар шийдвэр гаргадаг юм байгаа.
Монголын шгшөөг 5 дахин харьцаатаагаар болдог очиж яваа. За мөчсөн тоглогчдыг болдог татгсан оруулахар боллоо. Энэ ерөөсөө бүтхээ байлаа. Өөр арай дэндүү ширүүлсэн. За Омрд Марэнахан өмнөх тоглолтын дээр Гуамын баг 5 дахин харьцаатаагаар хожигдсон. Одоо Монгол улсын шгшөөг 5 дахин харьцаатаагаар хожигдож байна. Балчины бомбтой яваа хөдөө хурдч болдоо ерөөсөө гүйцэтгэх аргагүй цагаан зэрэг ирчихлээ шүү дээ. Баталдин Балчиня хоёр тоглолт дараад голдж байгаа юм байна. Зэнгэ тоглолтын доноор 6 дахин харьцаатай боллоо. Балчины хувьд толгойд хэмжээнд 5 дугаар сургуулиас гараахан эхэлж ганц бүх бүрсгөх нарын удирдлагын дор хоромхонд болдоо тоглож байсан. Одоо бол тэгээд бага болдоо сонсон. Балчины хувьд бол Улаанбаатар FC-д болдоо тоглож байгаа. За ингэж явж орж ирэнгүүтэл тэрүүхэн тэмдэглэгөө хайчж байгаа. Ганцхан товшоод хавираал одоо гоолыг оруулж байгаа харагдаж байна. 2019 оны бүгд найрамдах Солонгос улс зохиогдох Зүүн Азийн авраг шалруулах тэмцээн дахин хэлэхэд Зүүн Азид бол 10 орн бүртгэлтэй байдаг. 3 нь бол 19 оны Солонгост бол хүлээгээд байж байгаа. Япон, Солонгос, Хятад 3. Бусад 7 орноос нэг нь тэр 3 дээр очиж тэгээд шилдэг дөрвөн баг Зүүн Азийн аврагаа үзэн Балчины амцтай Балчины шоу мөндрийн дараа борооны дараа үргэлжилж байна. Хэдхэн минутын өмнө мөндөр зүтгэж ирсэн бол мөндөр нандангуу Балчины голын мөрөөцөж гэлээ. Хинээс илүү одоо өөр юу гэж хэлвэл одоо зохилтойгүй бол одоо үнэхээр мөхсвий бол одоо хэлж мэдэхгүй юм. Одоо хөдөө хурд бол одоо нэр үнэхээр гүйцэтгэхгүй сайхан ажиллагаатай хүн шингийн өрөөс Балчины хоёр хөлтэй чирэн энэ зэрэгцэд бол одоо үе тэнгийнх нь бол одоо хэцүү гэж байгаа юм даа яриас. Энэ дахиад жансрыг бол одоо хаяад өгсөн Уган бат цаатлаар явж байгаа. Ойдоо Балчины Балчины минь тоглоомыг бол одоо Делароса сайхан халаа. За үлгүүд хаяад өгсөн яваад ирлээ. Жансын Мараханы Жансрын төлөвлөмөр цаа 8 дахин мэлцэтэй багшийн төрөлдөө байцаагаад үржирсэн удаа харагдлаа. Жансрын их жоохон багт нь удаа гартаа улаан үдийн заалны тэмцээнд бол давдаа явж исэн. Би бол яг хараад байжсэн. Жансрын ихийн ингээс тэгээчгээд одоо ингээс шгшөөг хамт тоглоо явж ийн гэж тэр 12 оны үйл одоо яад зүтлэх үү? За тоглолтын номер 8 дэг болжээ. За нэг Манчестер Юнайтед Рома 2 тоглож байгаад нэг 7-1-ийн харьцаатаагаар аврагуудын лигэд Манчестер хожиход та нар одоо болиочтой гэж хэлсэн гинлээ Ромагийнхан. Тэрэн шиг одоо хэрвээ хэл мэддэг бол одоо Омрд Марэнахан бол одоо та нар болилдоо гэж байгаа байлгүй. Аралтай чацтай мөргөлтөг хийх нэ. Мөргөлөө. Мөргөл мөргөцөөд. Нараас нарманд мөргөлтөг хийгээд мөргөл нэмч. Уряг үрээр болох гэдэг ширээс амтсгүй шүү. Уяачдаг нэг тэр өдрийн нэг төрөл морны өглөө наадмын өглөө амтсгүй байдаг юм лээ. Сая одоо тайлбарлагч надад бол тэр мөнх хөргөлийн тэр нэг мөргүүд хийх гэж явж байгаа нь бол ерөөсөө амтсгүй харагдчих. Хамгийн том ажил 9 тэг. Би урдмын сонсож байгаагүй. Намайг тайлбарлагч болсноос хойш 9 тэгээр хожоогүй.
За ингээд шүглүүлээс нэрийхөө Монгол улс 9 сарын 4-ний өдөр өөрийн дүүхэнд анхны том ялалтаа авлаа. Одоо өөр болоод юу гэж хэлэх вэ? Үнэхээр гайхамшигтай өдөр тохиолоо. 9 сарын 4 Монгол улсын шгшөөг Умард Марианы арлыг 9 тгийн арцаагаар очлоо. Өнөөдрийн тоглолтод бидэнтэй хамт улсын эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Маргааш энэ тоглолтод хүртээ түр баяртай. За намайг хөлөмөг тоглолт сургасан 65 дугаар сургалтад орж хатдаг багшд баярлалдаг. Тэгээд бүр хөлөмбий маань бүх төвчний зүйлийг заажсан ганц өгч болон Брюс багштай бүр баярлалаа гэж хэлмээр байна. We made 4 changes. Харсан баха. Бид өнөөдөр хэд хэдэн тоглогчдыг амрааж өөрчлөлөө. Харин залуу тоглогчдод би өөрийгөө нээх харуулах тесрэлт хийх боломжийг өгсөн. Тэгэхээр бид 25-аас 30 шилдэг тоглогчийг бэлтгэхийг хүсэж байсан. Өнөөдөр харахад бид хүссэндээ хүрч байх шиг байна. Гуами эсрэг хийхээ тоглолтын тухайд би үннийг хэлэхэд тэднийг өнөөдөр 2 тэгэр Макаод хожигдно гэж бодсонгүй. Бид өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Хэдийн нэг оноо авсан ч цааш шалгарч гэлээ бид хамгаалж тоглохгүй. Бид 2 дугаар шатны эрхээ хожлоор баталгаажуулахыг хичээх болно.